За удахгүй сар шинэ боллоо манайхаа бууз банш цэвэрлэгээгээд загвал ануу та хэд мэн Кэрвстор дэлгүүр маань та нартай зориулаад нэг аниме хүүдээ авсан тохиолдолд 3D Shadow Box бэлгэлж байгаа штэ. Энэ урамшуул нь 2 сарыг дуустал үргэлжилнэ. Мөн олон төрлийн аниме фигүр иржээ. Жишээ нь бид бүхний үзэх дуртай чөтгөрийн ангууч анимегийн Akaza, Shinobu, Inosuke, Daki, Gyutaro гээд өргөн сонголттойгоор фигүрнүүд ирсэн маань та нар минь очоод сонгоод аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг Кэрвстор энэхүү Facebook хаягаас авах боломжтой шүү. За хай зүрхнүүд минь 2025 оны намрын гаргалтын шинэхэн сонирхолтой аниме болох Ховдог хатагтай ба Баатарлаг гүн гээд үнэхээр хөөрхөн анимег 2 ангиар нь багцлаад ярьж өгөхөөр бэлтгэлээ. Эхний 2 ангийг хүлээн авцгаая. Marshall Lade бүс нутагт амьдрах гүнгийн охин Melfeira бол үнэхэрийн цоглоо хөгжилтэй хэрнээ үнэхэр ховдог, хамгийн гол нь хүмүүсийн айдаг аратан мангасын махыг хүртэл идэх дуртай болохоор бүхэл хүмүүс түүнийг жигшиж бараг харьцахгүй, ойртохчгүй, тиймдээч одоо хүртэл гон бие, гоцон толгой явж байгаа хгүй юу? Манай Melfi охин мангасын махаар шорлог, боодог, бүүргэр хоттогч хийж чадхаас гадна худлаа илдэг хүнд мангасын махаар цөөвөн сэгсэрч чадна гэвэл яах вэ? Энд харагдаж буй хааны нэрнжит үдшилэг дээр Melfi ууг нь идэх гэж биш нөхөр олох гэж ирсэн. Аргаа барсан хойд их болоо аав нь эргэтэл хүн байвал хинтээ ч суусан хамаагүй нөхөр л олж иргээд хэлцэн даанч тэр цэнгүүн дээр нь манай охиныг ховдог хатагтай гэдгийг нь бүгд мэдж байгаа болохоор хинч ойртож яриач үдэхгүй. Ингээд ээжил галзуурсан мангас хүмүүс рүү дайрч айж зүгтцгаагаад Melfi энэ аюулд орсон өвөө эмээ хоёр туслах гээд өөрийгөө ингээд өглөөл гэж бодоод золионд гаргая гэсэн ч дээд гүнгийн Galbraith гих нэлээд дажгүй залуу ганц цавчлалтаар мангасыг дуусгаж Melfi-г авардаг. Энэ Galbraith гэдэг нь хүйтэн цус гэдэг нэрээрээ алдаршсан хүн бүрийг айдас тавтуулдаг гэдгээр нь хүмүүс мэддэг юм байна. Melfi тоосон шинжгүй баярлаа дээд гүн минь энэ мангас галзуурчиж уг нь ирүүл байсан бол сайхан цэвэрлэж шарж боогоод боодог зайц хийж идэх байсан юм да гэж авдیں۔ Galbraith шок. Тэгснэ Melfi ер нь бол дээдгүй минь мангасын махыг хүмүүс муухай гэдэг ч үнэхэрийн гоё цэвэрлээд шарж хуураад борц боодог болгоод өвөлжин идэхэд идэж болчдөг. Би идэх зүйлд маш их дуртай. Та бас л зөвүүн завчих юм аа гэл зөндөө юм ярьсныхаа дараа өөрөөсөө нилээн ичнэ. Энэ байдал нь харин Galbraith нилээн таалагдаад эхэлсэн бололтой. Гэхдээ энэ мангасын цус нь үнэхэрийн хортой учраас жоохон л цус нь хүний бие рүү хувцас руу үсэрсэн даруйд халбарлах боломжтой. Тийм болохоор манай хоёр бохирдсон хувцас солихоор тэндээс холтноо. Galbraith Melfi-г хөдлөөд гүйжсэн хүмүүс намайг хүйтэн цуст дээдгүн гэдэг. Чи надаас айхгүй байна уу? За тэгвэл тэр мангасын ч мах үнэхээр амттай юм уу? Би ч гэсэн идэж үзмээр байна гэд. За өмнө нь бүгд л Melfi-г шидэд араатны мангасын мах иддэг ёстой бүр сэжиг ойртой тэрэггүй гаж сонирхолтой гэдэг байсан ч анх удаа өөрийнх нь дуртай зүйлийг сонирхон асууж хамт идэж үзмээр байгаагаа хэлэхэд нь Melfi болж байгаа энэхүү үйл явдалд үнэхээр итгэж чадахгүй. Дээдгүнгийн байрлж буй асарт ирэхэд тэдний туслах нь манай охинд хувцас авчих гээд явцсан хайгуур Galbraith хамаг хувц ундраа тайлаад Melfi чинь Galbraith-ийн булчинтай цээжин хэсгийг нь нүцгнээр нь харцсан ичиж сандраад яасан дажгүй биетэй дамшиг вэ гэж дотроо бас бодоод байгаа аахгүй юу. Хамт бохирдсан хэсгүүдээ угааж ахтаа хүртэл харц тулгараад жан яа харахгүй биедээ таалагдсан нь илт болоо явчлаа. За тэгээд эцэст нь манай охин чи эндээс амар олон хоног морин тэргээр явж очдог газар амьдардаг болохоор Galbraith-тэй мангасын махаар хийсэн гарынхаа борцноос бэлэглээд л харин Galbraith удахгүй Melfi дээр өөрийнх нь дуртай төрлийн мангасыг амьдаар нь агнаад бэлэгтээ очихоо амладаг. Энэ бүхнийг сонсоод Melfi сэтгэл нь хөөрөөд өмнө нь хинч сонирхлыг нь ингэж хүндэлж хүлээж авдаггүй байсан болохоор баярлсандаа уйлж урсаад салах ёс хийцгээлээ гэж. Marshall Lade-ийн нутагт аль хэдийн өвөл болоод цас орчжээ. Гэртээ ирэхэд нь аав нь бүр байдгаараа сандарсан. Melfi, миний охин чи юу хийцэн бэ? Дээд гүнгээс чамд бүхэл бүтэн сүй тавих санал ирнэ гэдэг чи юу гэсэн үг вэ гэж асуугаад байдаг. Яг үнэндээ энийг Melfi өөрөө хүртэл сонсоод шок за. Ганцхан удаа л уулзсан залуу нь гэртээ очиход нь аль хэдийн сүй тавих саналын захиаг аав руу нийлгээсэн юу болоод байна те?
Тэгтэл Galbraith маань нэлээд өндөр зэрэгтэй гүн байж таардаг. Тэгээд төрсөн ах нь хаа юм бэлээ? Хаанч гэждээ илүү дутуу их зангуу дүүтэйгээ бүр нэг тийм игдүүрхсэн байдлаар яг л дотны найзтайгаа харьцаж байгаа юм шиг хөөрхөн харьцдаг хоёр байдаг шүү. Бас нөгөө улаан устэй эмэгтэй чинь хийн яагаад агаагаасаа борс харамлаад байгаа инээдрэг гэл Galbraith-ийг их л шоолонгоо. Тэндээсээ цааш юу ч болоогүй юм шиг гарснаа. Нэрээ миний Мелфи өстө хөөрхөн шүү. Тийм том арааднаас айхгүй, ир зориг гаргадаг анх харангуйтаа л би дурлаж орхисон чи дэндүү хүнийг татах увцтай юм а Мелфи хэмээн бодлогоширсоор. Тийм л болохоор шууд гэрлэх саналыг тэр даруй аав руу галт бүрэг дээр хүргүүлсэн байдаг. Мелфи эхэндээ яг ямар атгаг хармуу санаа өвөртлөөд надтай гэрлэх гээд байгаа юм болоо гэж бодсон ч сүүлдээ Ивидэ Galbraith гүн арай мангасын маханд дуртай. Тэгээд яг над шиг хинч ойлгохгүй ганц ойлгосон хүн нь би болохоор зүгээр л мангасын мах идэхийн тулд надтай гэрлэх гэсэн юм шийстэй гэл балаа юм бодоод идэв. Үргэлжлүүлээд захиаг уншихад хөөхөн Мелфи минь чамайг эндээс явсны дараа би уйтгар гунгийн далайд авцсан дээд гүн л боллоо. Чиний минь өгсөн амттай борцыг зарц маань идээд дуусгасан. Нутагт нь цас орж байгааг мэдсэн. Өвлийн дүн хүйтэн эд дундаа тачхинахаас өмнө буюу Тэнгэрийн чон сарын 18-нд очноо хүлээж агаараа бэб гэсэн байдаг. Хамгийн гол нь тэр өдөр нь маргаашсан. Мелфи амархаасаа өмнө ээжтэйгээ байсан үеэ дурсан ээж нь багт нь өнгөрсөн юм шиг байлээ. Хахир хүйтэн өвлийн энэ өдрүүдэд бүх ард иргэдийг үлсэхгүй цангахгүй амьдраасаа гэж хүсэж байгаа учраас нэгэн судалгааг ээжээсээ Мелфи өвлөн авч одоо хүртэл үргэлжлүүлж байгаа юм байна. Маргааш өглөө мандахын улаан нарнаар эрт босох байсан ч нам ундсан хойд ээж нь ядж яхад манай охиныг муухай загнаж магнаал явж хүйтэн цуст гэж нэрлэгддэг дээдгүн олж ирэхдээ яах втэ гэл байжсэн чи үгүй энийг хардаа лууны сүрэгтэй тэнгэрээр дүүлэн нисээд алдарт Galbraith маань яг цонхных нь хажууд хүрээд ирдэг шүү. Яасан ч сайхан сүрлэг харагддгийн Мелфич луунуудаа амрах газар зааж өгөөд одоохон бушуухан очлоо л гэж байна. Харин энэ балаа авгаа манай охиныг битүү загнаастай. Сүүлдээ сүү тавих албан ёсны уулзалтад нь орохгүй амарлаач гэх шиг сонирхж байгааз. За энэ ч яхав удаа хугацааны дараа бич гэлээ дахин уулзахад дэндүү таатай мэдрэмж. Гэхдээ Мелфи үсэж янзлаагүй муухай агаадаа гэж дотроо утсан ч Galbraith түүний энд байгаа байдал нь хүртэл үнэхэрийн үзэгсэлэнтэй харагдах жишээний дурлаа гэж. Galbraith зөвхөн сүү тавих саналын хариуг авах гэж ирээгүй амлалтандаа хүрч манай охинд хамгийн гоё зүстэй араадныг амьдаар нь бариад бэлэг гээд аваад ирсэн байдаг. Шидийн хүчээр түр унтуулчихсан байгаа бүр өсөн хүртэл нэлээд үнд хүрдэг амтан гинэ энэ нь. Гүй тэгээд ийм том араадныг бэлэг гэж авчирсан Galbraith бэлгийг нь хараад хагартлаа баярлаж үхэх гэж байгаа Мелфи гээл ёстой нэгнээ олсон хосууд юм да тий. Аав нь хүртэл охиныхон сонирхлыг ойлгодог мангасын мах хүртэл иддэг гэдгийг нь мэдсээрэж маа охинтой яг суух юм уу бат юм уу гэд итгэхгүй байгаа байхгүй юу. За сүү тамхи саналын хариугаа сонсохоос өмнө Мелфи ээжийнхээ судалгааг өвлөж аваад үргэлжлүүлж байгаа гэсэндээ те тэр газар руугаа Galbraith-ийг дагуулж авдаг. Учир нь яг яагаад Мелфи мангасын мах иддэг болсон ямар судалгаа хийж байгаа талаараа бүгдийг нь Galbraith хэлээд энэ бүхний дараа чи надтай яг сүү тавихтаа итгэлтэй байх болов уу гэж бодсоор Мелфи Galbraith-ийг судалгааны газар авчираад мангасын хүчийг нь яаж сорж аваад идэхэд бэлэн болгодог талаараа тайлбарлаад шууд практикаар үзүүлж харуулнаа. Яаж вэ гэхээр эхлээд цэргүүд нь мангасын үсийг бөөндөө нийлж байгаа цайхан хяргаад өөхөн бөмбөлөө болгочихж байгаа. Үүний дараа залбирал үйлдэж шидийн хүчээрээ тусгай тарин алдаа мадаггүй уншаад Galbraith маань Мелфид тусалж толгойг нь завчиж өгөөд энд харагдаж байгаа утаат болроор шидийн хүчийг нь сорж авч байгаа юм байна. Гэхдээ энэ араатан хитрхи хүчтэй учраас хоёр болор дүүрэн шил асар их хүч хуримтлагдж байна. Гаргаж авсан шидийн хүчээрээ гал мал дэнлүү энтер асаахад хэрэгэлдэг юм байхаа. Яг үнэндээ бүх араатны шидийн хүчийг олон болорт хадгалвал улсыг сүрүүлэх хүчтэй учраас нэлээд аюултай юм байлээ. 17 жилийн өмнө энэ нутагт хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж, Marshall Lady нутаг нь үржилшин багтаа учраас ээж нь хүмүүсийг өлсгөлөнгөөс аврахын тулд тэрхүү судалгааг анх эхлүүлж байжээ. Тиймээс Мелфи ээжийнхээ эхлүүлсэн судалгааг цаашид үргэлжлүүлвэл бүх иргэд өлсөхгүй амьдрах боломжтой. Тийм болохоор тэр гаргалгааг нь илүү батлах гээд байгаагаа гэх юм уу да. Гинтэл Galbraith игдүүн хүрээд чиний минь улаахан ус гал шиг дөрүлцөж нүд чинь эрдэнэс мэт гялалзаж байна. Намайг галзууруулж ийн гэсэн чинь Мелфи хичээд таны ч гэсэн нүд чи үзэсгэлэнтэй луугаар хийсэн нөмөрг нь бүр хунтааж цаашаа харагддаг гэл би бинийгээ магтаад л.
Ингээд луунуудаа тэдний нутагт ан хийх зөвшөөрлөө авчаад байж итл Галбрейс маань ерөөсөө л шинэхэн махыг одоо л шарж идэх цаг гэж төвчгүй нэ үлс юм уу яасан зайлвал. Гэхдээ мах гоё шүү. Тэгээд нөгөө эдээсээ нуугаад манай хоёр жаахан мах шарсаж чам бэрэгдаад наадын. Ядчихад нөгөө туслах нь эхлээд би амсаж үзэж хортой эсхийг нь шалгана гэд ганцаараа эдснэ. Хортой гэдгийг мэдхийн тулд нэг өдөр та нар хүлээ гэд бүгдээрээ төвчгүй идмээр анаа гайгүй ахаа гэл идэсгий. Тэгэж гой үнэртжихад яаж идгүй хараад байж яхав дээ. Бүгд Мелфигийн бэлдсэн шорлыг идсэж тэр аманд нь хайлж урсаж байгааг нэ. Үнэхэрийн амд үнэр тасархай цаашаа цэргүүд нь хүртэл Мелфигийн хийсэн шорлогонд нугасгүй дуртай болцоолоо гэж. Өмнө нь бүгд мангасын махыг идчихсэн ч ингэж амттай гэж юусоо бодоогүй баг ихэнхийг нь устгаад хаждаг байсан болохоор ийм хайран ийм амттай махыг яаж хайж чадваа гэж бүгд бодоостой шүү. Нар жаргахын алдад махаа идэж дуусаагүй ахтал судалгааны өрөө рүү хамтдаа явахаар болж байна. Өрөө нь мэдээж битүү судалгааны ном араатны ивэр үзүүлэнгээр дүүрэн дээд гүн маань шийдэмгий гівчин суугаад чин сэтгэлээсээ ярилцъя. Би чагааг аратан агнах идэх судалгаа хийх гэх мэт бүх зүйл дээр чи хоригдлохгүй. Тиймээс чи миний сүуд бүсгүй болооч чи яг үнэндээ намайг миний талаар юу гэж бодож ийн хүмүүс намайг хүйтэн цуст харгас дээдгүй л гэдэг гэл хэлэхэд хариуд нь Мелфи. Харин намайг хүмүүс хавдаг охин л гэдэг хинч нааг тань шиг ингэж байгаагаар минь хүлээж аваагүй. Та бол үнэхээр дог хүмүүс таныг хүйтэн цуст гэдэгч та бол араатныг үгүй хийхэд сонгогдсон хувь тавиланд нэгэн. Та араатныг устгахдаа ямар гайхалтай харагддаг гэдгээ мэдхүү гэл судалгаа ярина гэсэж сүулдэ бүр юу ч болоод хувирчв те. Мелфи маань харин дотроо ваавал да ийм сайхан залуутай хамт байвал өглөөний мэнд дээд гүн минь сайхан амраана гээл байнга царайг нь харахны ухааны бодцсон. Тэгээ ер нь бол Мелфи дээд гүнийг зөвшөөрч сүуд бүсгүй болмоор байгаагаа хийлгэхэд Галбрейсийн хувьд бол оки токи. Тэгээ ард иргэдэн ч май хайрыг ховдог гэхгүй би тэр идэд сайн хэлж чинь тийм болохоор эртхэн амьдралаа бодё хоёулаа хөөгшөрлөө л гэж юм. Энийг нь сонссон Мелфи Галбрейс зүгээр л ганцаарцандаа мангасын мах идэх гэсэндээ надтай суух гээгүй юм байна. Надад үнэхээр чин сэтгэлээсээ дурлсан байна хэмээн бодож гэрлэхийг зөвшөөрч гаргаараа барилцаад армаа чиглал яг үнсэлцхийн даваан дээр энэ гай ирж гай болж байгаа байхгүй юу гişнэс. Клауд угаасаа энэ нутгийнх тэгээд та хамаагүй гадны хүн авчраад чухал судалгааны өрөөгөө хүртэл харуулж болж байгаа юм уу гэд жаахан болгоомжлоод хаширлаад хамгаалаад байгаа юм лээ. Эцэст нь аав нь Галбрейст зөвшөөрөхөөс өмнө дэлхийгээр дүүрэн зөндөө гой охтууд байхад явж манай муу мангас иддэг ховдог охинд дурлаад ахтаа яах вэ чи нэрээ яг юунд нь олсон ахтаа үннээ илчгэл гэж байна. Галбрейс маань таны өвөрмөг цохныг би ихнэрээ болгож аавна гэдэг бол миний мөрөөдөл. Анх танилцсан тэр өдөр хамгийн уйдгартай байсан надад. Мелфиг хараад л энэ хүнтэй байвал миний амьдрал илүү утга учиртай болох юм байна гэдгийг ойлгосон аха. Хүмүүсийн цээрэлдэг миний чөтгөрийн нүдийг хүртэл айх байтугай магтсан. Нааг хайрлсан шүү аха гэлт. Айгу. Зан нь энэ хэсгээр жаахан давс нэмсэн шүү. Аав нь ч сүү тавих саналыг аль биесээр зөвшөөрч гарын үсэг зураад жаал жуул юм яриад инээц хийгээл. Галбрейс бүр стресссэн үедээ Мелфиг харчвал тайвширдаг талаараа хүртэл аавд нь хэлдэг. Аав нь сонсоод савж унтлаа инээж аамчаа. Хамгийн сонирхолтой мэдэн гэвэл Галбрейс газар нутаг руугаа буцаад 10 хонсон. Гэхдээ энд баахан нүүдэл судал болоод байгаач учир нь Маршал Лид нутгийн өвөл хитрхи урт болдог учраас Галбрейс Мелфи хоёр намар хурмаа хийж байгаа байхгүй юу. Тэгээ намар хурмаа хийх хүртэл тийм амар удаан хүлээж хоол байж чадахгүй санаж үхэн гэд хамт амьдрах гэд юмнуудаа баглаж байгаа. Нүүдэл суудлын юмнуудаас гадна судалгааны газрыг тэндээ шинээр байгуулах болохоор ачаа энтер бол нүсрийн их юм. Тэ та нар энийг хардаа. Дээд гүнгийн сүү тавих саналын албан ёсны гуйлгын бичиг нь бүр онцгой шидийн хүчээр хамгаалагдсан гэлэлзаад л. 10 хоног өнгөрсөн учраас амлсын осороо Галбрейс маань сүд бүсгүйгээ авахар ирлээ. Мелфи жаахан айсан сандарсан харагдан дөнгөж сүү тавьчаад ингэж хурдан хамт амьдрах нь зөв үү гэх мэтчлэн ээж нь ахгүй болохоор яг тэгээд сайн ярилцах хүн байхгүй хойд ээж нь бол угаасаа ойлгохгүй чи л эндээс зайлж ивэл миний сэтгэлийн амар амгалан ирж гин ээжхийн муу санаатай заван санаатай балаа охин зүгээр л надаас даалд ор чам шиг санаатай охин бол дээд гүнийг илдэг долоон юм ярьж хуураа бизгэл явж яхад нь хүртэл муухай үг шидэлсээр хамгийн муухай нь сүүчин цуцлагдаж дээд гүн чамайг хаяв манай гэр бүл чамайг хүлээж авахгүй тэр чигтээ дахиж хүнтэй суухгүй гэлмаа олоорой гэдیں۔ Үнэн чатаг авгаа илээ.
Гэхдээ энэ бүхэнд нь Мелфи юу ч бодсонгүй, харин ээжийг нь яаж мэддэм болоо, явхаасаа өмнө ээжийнхээ нэрийг хэн нэгнэрч болтугай дуудуулаад сонсоход баяртай байна гэдэгт өмнө эрг байгааз. За манай Мелфи ээж нь анх энд бэр орохдоо өмсөжсэн хувцсыг өмсөд аавтайгаа салахаас ихэд хөөхий аав нь ээжийг нь санаад өмнө зүгээс ээж чинь иржсэн тэр үед их цастай байсан болохоор догтлоод цасаар ээж чинь тогсноос олж маргааш нь ханиад хүрээд имжлүүлсэн гээл ярьж хахад дөрмийн дагуу Галбрис луутайгаа тэнгэрээс ханхуу мэтэл буугаад ирж байгаа. Хайр технэр минь чамаагаа авахар ирлээ. Чи минь дэндүү үзэсгэлэнтэй байна гэхэд аав нь за хадам аавынхаа хажууд бас дэндүү нилуун байна шүү та хоёр гэсэн ч Галбрис тоохгүй. Хамгийн амир нь аваа хавар охиныг чинь авчирч уулзуулж чадахгүй байж магадгүй намар хурмаар л уулзууландаа гिचээд ниси авчтээ. Аав нь бүр хөөе би юм ярьж дуусаагүй байх гэж орилохоос өөр юу хийх вэ? Тэнд байсан шатаах хогнуудыг агаараас шидийн хүчээрээ гал гаргаж шатааж өгч мөгөөд бүр сүр дуйлантай сүйд бүсгүйгээ луун дээр сундлаад авч яваасгий. Тэдний хайр сэтгэл яг л энд дүрлцэж буй гал шиг байж чадах болов? Нисэж байхдаа Галбрис Мелфигээс айж ийн үү шинэ газар очихдоо хэр бэлтгэлтэй байгааг нь асуухад өөс айж гэхдээ ирээдүгөө бодохоор маш гоё олон шин сонирхолтой зүйлс хүлээж байгаа гэж бодохоор тэсэхгүй байна л гэж байна. Ядж байхад нь Мелфигийн нөгөө шарсан шорлогийн талаар цэргүүд нь тэр хаваар нэг ярьсан болохоор манай охины хоолыг хүлээж байгаа хүмүүс их байгаа юм байх уу. Тэгэл тэнгэр дээр мөрийг нь налаад ороомоо. Угаасаа нөгөө очих газар нь газраар яваад 7 хоног ниссэн ч бас нэлээд удаа явах юм шиг байсан. Аль өглөө гарсан гэсэн нар жаргаж яхад ч очоогүй байгаа зү. Сүүлдээ Мелфигийн үс мүс нь яасан сайхан үнэртэй юм бэ гэлцаад гээд бараг л ямар шампунаар угаадгийн гэж асуух нь холгүй шүү. Шүн болсон ч ниссээр луунууд шүн өөрсдийн зай байрлаа гаргаж гэрэл хасаад юм байна. Тэр нь болохоор доор байгаа хүмүүст нь од харвж байгаа юм шиг тийм үзэсгэлэнтэй харагддаг байх. Манайхан замдаа буудлаж хонох газар нь цайзад тусдаа өрөө энэ төр авцсан гэсэн ч манай охин гол нууртай ойрхон газар байвал хамаагүй дээр ахаа хайраа. Одоо замдаа цэргүүд ядарч байгаа нуурын сайхан загсж арахаа бариад шарж хуураад идвэл под гээл явчихна гэд дахиад л нөгөө хоолоо ярьсаар байдаг шүү. Галбрис ч байдлыг гартаа авч нэрээ сонноос би өмнө нь зөндөө холуудаа мангасын мах идчихсэн. Чиний минь л хийж өгдөг хамгийн бест тэхүү. Өмнө нь хоногоор мангас сагнаад үлсгийн эрхэнд идээд бүр үнэхээр өмхий бөөлжиж мөөлжөд үхэнгээ алдсан гэл сайхан хобоцж байна. За, амрах газраа ч ирлээ. Манай охин өөрөө хаач хамаагүй унтчдаг болохоор тухгүй байхгүй гэл юмнуудаа амхилчээд шууд гал тоогоо руу. Учир нь нөгөө хэд нь тарианы зутай хийцэн угаасаа цадахгүй гэдгийг нь мэдсэн Мелфи нөгөө махнасаа жаахан авчраад үеиг болгох гэж байна. Галбрисийн нэг цэрэг нь бол өмнө идсэн болохоор бөөн баяр, харин идэж үзээгүй цэрэг зэпүүн хачин царайлал хачин амтгүй юм болох вэ гэж айгаастай. Шараад өгсөн ч иддэггүй шүү. Нөгөөх нь бол идчихлээ. Үнэр мөнрэн дэндүү сайхан байсан уу яасан аль хэдийн Галбрис ирсэн надад шараад өгөөч л гэж байна. Шарж өгсөн ч гомдоод байна гэж далчганаад идэхгүй гэд эрхэлж байгаа юм бах уу. Мелфи харин дэндүү нэлэх хүүхчиг юм аа. За амаа ангаагаарай гэрээ гэл аманд нь хийхэд нөгөө хоёр цэрэг нь бүр шок. Манай дээдгүн харгас дээдгүн биш байна. Энэ бол нэлцайсан дээдгүн гэж харах нарахгүй зү тэ. Цэрэг зэпүүч бас идээд баг уйллаа. Ийм гоё амттай байж болно гэж юу мангас шүү дээ гэл. За ингээд Мелфигийн амтлагаагаар мангасын махтай тарианы зутанч сайхан амттай болсон. Бүгд л шагшин магтаж байна. Энэ хоёрыг харал да манай охинд Галбрис халбагдаж өгөөд л хоёулаа нэлэх маама болчихжээ. Тэгснээ намайг дээдгүн гэж битгий дуудаач нэрээр минь дууд гэсэнд Мелфи жаахан бодол олж байснаа овгоор нэхлээд дуудаж үзнэ. Болж шүү. Тэгэхэр нь давраад шууд нэрээр нь дуудсан чинь Галбрисийн бие нь муудаад нүд нь гинт өнгөн тодроод хүчээ захирч чадахгүй болчдөг. Шидийн хүчээ хянах чадвар нь суларж байгаа гэсэн үг. Тэгэхээр Галбрис жирийн хүчтэй хүнээс өөр буюу илүү их шидийн хүч цуглуулах ёстой биетэй юм байна. Мангас шидийн хүч хуримтлуулдагч хүн ч ихсэн хуримтлуулдаг. Мангасын шидийн хүч дүүрч илүүг хуримтлуулах боломжгүй болсон үед шидэд хор бүтээж галзуурдаг. Энэ тохиолдолд шууд устгахаас өөр сонголтгүй идэгч боломжгүй. Тэгвэл хүн яадаг вэ? Үүнийг бодож Мелфи сэтгэлээр уннаа. Яагаад гэвэл ээж нь ч мөн адил жирийн хүнээс илүү их хүч хуримтлуулдаг биетэй байсан.
Тиймээс цаг хугацаа өнгөрхийн хэрээр ээжийнх нь шидийн хүчний тэнцвэр алдагдаж бие нь хөдөлгөө болж маш өндөр халуурч эхэлсэн. Удалгүй бие нь тэнхээгүй болж амь насаа алдсан талаар Мелфи бодон гуниглаж арай Галбрейсийг ч гэсэн бас ийм байдалд хүрэх үе гэж санаа зовсоор. Тиймээс л Мелфи ээжийнхээ судалгааны ажлыг үргэлжлүүлэн судалж мангас хүчээ хоримтлуулан галзуурахгүй байх боломжтойгч давхар судалж байгаа гэхэд болно. Ээжийг нь судалгаа хийдэг байх үед мангасын хүчийг сорж авдаг байсан шидийн тойрог нь тэмч төгс байгаагүй. Ээж нь мангаснаас сорсон хүчээ нөгөө утаад болорт биш бүр өөр лүгээ шууд авчдаг байсан. Түүнийг нь бодож агаад нам унтаад хүчээ. Сэрээд л хайраа зүгээр үг гээл гүгэл очино. Галбрейс маань юу ч болоогүй юм шиг тэрэл энэ хоёр маань бие бинийг эрхлүүлээлэх хөөрхөн багамаа. Галбрейс бол зүгээр штэ л гэдэг аахгүй гэтээ мэдхгүй. Бас энд амарч байхдаа Занаас гээд том авраг загсан мангасыг барьж өгнө гэд Мелфид амлцсан болохоор усан дотор уриг тавиад унтуулж байгаа гэж авдیں۔ Загас чинь зөхгүй амтэн штэ явгна. Тэгжээс нь ал гинт Мелфиг май хайр хөөрхөн шүү гэд тэрвэд авдیں۔ Мелфи чинь бүр ичиж сандраад та чинь яг даам бэ гэл азар Зепо ирээд намайг авраарай ухааны имээрээ цаачаа. Тэг сүү тавьсан ч манай охин нэг л дасаж өгөхгүй байгаа болтой шүү. Удалгүй бүх цэргүүд цуглараа Занаас мангасаа барих ажилдаа шамдан орохоос өмнө зарим нь тос үр тариа бэлдэх даалгавар аавна. Загсаа бүр шарах гэж байгаа гинэ. Шидэт тойргоо мэдээж тосон цаас ашиглан бие дээр нь наахаар олдог. Энгийн цаасан дээр зурвал гадаргуу нь устай учир шившлэг үйлчлэхгүй балны бэхэн урсна гэсэн үг. Ухаан сэлнэ гэж. Нуурын ойролцоо бүгдээрээ ирээд унтуулж исэн Занаасаа усан дотор хүлцэн байсан учраас цэргүүд хүчээ нэгтгэн татаж гаргаж ирэхэд бүр загас муу юм уу гэсэн үнэхээр энэ том амтан байдаг. Мелфи маань хараад баярлаад их загасны мах идэн гэж бодоостой шүү. Шүд мүднийх нь нэртэй гэж. Мелфи намайг энэ шүдэрээ идвэл бүр тас хацх бах та гэж нэргэд байгаа юм чи яах юм? Удалгүй Мелфи шууд цэлэм гаргаж ирээд дандаа танаар мангасын толгой тасдуулна гэж юу аах втэ? Өнөөдөр би тасдна гэсэн чи сэлмэж таахгүй. Галбрейс жаахан өхөөртөд зүгээр штэ би чамд насан туршдаа тусалж мангасын толгойг дандаа тасалж өгнө гэд нүдийг нь хааж байгаад бусад мангасаас арай өөрөөр тасалдсан байна. За толгойг нь тасалсны дараа мэдээж манай охин тосон цаасан дээр зурсан шившлэгтэй цаасаа тал бүртэн наагаад би хизээч амиг тань дэмий өрөхгүй гэж үргэлжлүүлэн шидийн хүчийг нь сордог шившлэгээ уншаад утаад болрондоо бүх хүчийг нь шингээлээ. Болрон шингэсэн хүч маш аюултай учраас Галбрейст өгөөд хамтдаа дотор гэцийг нь цэвэрлээд горшног гургалдааг нь сайхан шарж идэх гисэл явж гин. Хоолны дуршил аль аль нь их өндөр юм аа. Цэвэрлэгээ хийж дуусаад тал талаас тосооч халаагаад модооч бэлдээд аяг тавгаа зөөсөн шигээ бүгд л их өсөж байгаа болтой. Энд бах Амори гих зэрэг бусдаасаа нилээн Нимбай гих чин Занасын гадаргууг авдаг. Ингээд хоёр тоогоо дүүрэн тос халаагаад нэгийг нь өндөр нэгийг нь нам температурт халаагаад эхлээд өндөр температуртаа шарсныхаа дараа нам руу шилжүүлнэ гэж ярилцаж шаржгинсан загас шарья гэж ярилцсан ч дээд гүн маань би заавал шарна би туслана гэд түлэ тайчнаа. Урмыг нь бодоод гоёэн л гэдیں۔ Гэтэ үнэхээр гоё байсан ч гэж магадгүй л дээ. За тэгэл цагаан сараар бууцны амтлагаа хийж байгаа юм шиг л бүгд амсаад шаржигнаад дотор тал нь шүүслэг давс хужирны ёстой янзын сайхан таарсан байна л гэж байна. Олны хүч оломгүй далай гэдэг шиг бүгд л дор бүрнээ чадхаараа тусалцгааж бараг л дуусах тал руугаа хандж байна. Галбрейсийг дотогшоо ороод юмаа идэж вэ гэд Мелфи ганцаараа хийх гэсэн ч хоёр сэрэг ирээд хөөхөн туслаад цаад хоёртоо бас Жорны хөвлийн махны эсхийг шарсан загсаа амтлуулад юутайч дуслаа шүү. Гадаа үлдсэн гурван байн дотогшоо цайлах гээд ороход бүгдээрээ ширээ зассан Галбрейс тусдаа бас тансаглах гээд Мелфигээ бараг шүүгэлдэж дуутах нэ. Ширээн дээр ганцхан шарсан загаснаас гадна амтлаганд нь хольж идэх олон ногоо хачир байснаас гадна Мелфи навчинд нь ороож идсэн чинь бурхан тэнгэр минь бараг нисчихмээр гой амттай байсан. Яна би бараг өөрөө эзэцсэн юм шиг ярьчлаа тий. За яад. Нэг зэрэг ирээд лайм гэд жимсний шүүсийг жаахан шахаад идэхэр гал байд юм аа Мелфи хчээ гэл хэлснийхэн дагуу эцсэж бараг уйллаа. Ямар гоё жимс вэ? Юугдаг нэртэй ингээд өөрийнх нь газар нутагт урагдгүй болохоор мэдгүй байгаа маань. Энэ мэдрэмжээ Галбрейст бас мэдрүүлэх гэсэн ч цаадах чинь эсгэлийн юм ер нь л идэж чаддгүй гэдгийг нь мэдэж авч байгаа. Үлдсэн Занасын махаа сайхан хүлдөөгөөд давслаад хүрх газар руугаа авч явахаар болоод манайхан луун дээрээ суугаад Галбрейсийн газар нутаг руу зөвлөсөн юм да.
Манай эд Галбрейс гүнгийн нутгийн зүг жолоо залсаар гүй тэгээд халамжийн туйл болсон хоёр ч ядраа давил хилээрээ амрын шүү, чинийхээ дуртай жимснээс авцсан шүү, надаас өөр хүнээр халамжлуулахыг би хизээч хүлээн зөвшөөрөхгүй шүү инээтрэ гэл далчгнаж өгнө штэ. Галбрейс бүс нутагт өмнө нь 30 хот байсан ч 17 жилийн өмнө том гамшиг нүүрснээс болж баг багаар цөөрсөөр одоо 12 хот л үлдсэн. Яг л тэр үед манай Галбрейс гүнгээр сонгогдож байжээ. Учир нь тухайн үед Элзены ой мангасууд гарч ирж байгаагүйгээрээ олноор хүмүүсийн өмнө гарч ирж ард иргдээр хоолол сор байж л дээ. Хамгийн амир нь бүгд галзуурсан ухаан мэдрэлгүй л хүмүүсийг эзсээрээсэн бусад улсын иргэдийг айц давтуулахын тулд тэдний дээдүүд хав даран нууцалж аимшигтай үеийг давсан олон цэргүүд нь амиа алдсан ч тэрэл үед Галбрейс дахин хэнийг ч уу гашуу давтуулахгүй гэж өөрийнхөө амь насаараа тангаралсан талаараа Мельфид хэлэхэд аль хэдийн Галбрейс ээжх нь үхэлдээ бэлдээд эхэлсэн байгаа яриаг нь сонсоод нилээн тавгуурхэж та бити ингэж хэлэлтэй миний ээж чигсэн бусад хүмүүсийн төлөө өөрийгөө золиослсон би илүү сайн судалгаа хийж хин нэг амиараа дэмжин тавина гэсэн үгийг байхгүй болгоно та миний хажууд байх ёстой хүн штэ гэл үнэхээр айдаг аргагүй штэ дөнгөж сүү тавьж байхад нь хайртай залуу нь өгсөн ч сэгсэн ч яах вэ энтер гэвэл хин ч айн штэ те. Арай гэж дөнгөж сайхан хүнтэй уулзраад өөрийг нь ойлгодог нандин нэг нь үхэн гэдээгийг сонссон Мельфи хамаг байдгаараа л та битгий үхээж би судалгаагаа сайн хийн гэж ахин дахин гуйж бүр гар марыг нь үнсээд эхлэе хөөш. Галбрейс Мельфиг гомдоохыг бас гуниглуулахыг угаасаа хүсэхгүй байгаа болохоор өнгөрсөн бүх зүйлээ ярихаар эрс шийдлээ. Тэгэхээр Галбрейс өмнөх Лангтиас эзэн хааны 2 дугаар хүү болон мэндэлсэн ханхүү гэсэн үг. Тухайн үед түүний ах шаргал үст Максимийг эзэн хаан болгож байсан. Ах トゥ хоёр 5 насны зүрүүтэй. Иргэд Максимийн шаргал үст нийл ягаан өнгөтэй нүднээс нь олж мэрэгний дараа төрөл гэдэг байсан бол Галбрейсийг нүдэнд нь хараар шүглсэн чөтгөрийн нүдтэй гих мэтчлэн гадуурхдаг байж. Ах нь чадхаараа л дэмждэг байсан ч Галбрейс багтаа хүчээ удирдах чадалгүй бараг ордныг нураах шахам зүйлж болж исэн. Түүнээсээ болж олон удаа ухаан алдах халуурах зүйл бол энгийн үзэгдэл. Гэхдээ халуун нь буухгүй удвал ер нь бол өөхөх аюултай. Мельфи энийг хамгийн сайн мэдж байгаа учир нь ээж нь яг ингэж нас арсан. Манай Галбрейс алдарт ханхүүгээс гүнгийн цэрэг болон хувирсан тэр өдөр бол Кейос буюу одоогийн түүний үнэн ч албаттай 9 настайтай танилцж Галбрейст үнэнч байхаа андгааснаар энэ сайхан түүх эхэлсэн бүлгөө гэд ярьж өгөөд Мельфич гал гайхалтай түүх байна гэд ярьжээсэ чи гинэт Галбрейс тэрч аваад Дааржино май хайрушка гэснэ энэ түүх ингээд дуусаагүй гэд дахиад үргэлжлүүлж шүү. Галбрейс багасаа л хин нэгэнтэй гэрлэн суун гэж өрөөсө боддгоо зүүдэлдэгчгүй байсан. Харин Мельфитэй таарсан тэр л онцгой өдөр бодол нь оронгоороо эргэж. Учир нь 17 жилийн өмнө өмнөх эзэн хаан 2 дугаар ханхүү Галбрейсийг албан ёсоор гүн болгосноор тэрээр улсдаа амиараа дэмжин тавин хааны төлөө зүтгэж эхэлжээ. Зарим эрх мэдэлтнүүд чөтгөрийн нүдтэй Галбрейсийг хаан болгож улс дамнан хагаралдуулах бодлого баримталж дайнч болж тэрхүү тулааны хор уршгаар Кейосын аав амь насаа алдсан. Тиймээс л Галбрейс ахыгаа шууд хаан болгон өөрөө гүн болохоор том шийдвэрийг гаргасан нь тэр. Ах нь хаан болсноос хойш ахтайгаа бүх асуудлаа ярилцаж ойлголцож ах нь ч гэсэн үнэхээр их дэмждэг одоо ч гэсэн хിവэрээ ингээд Галбрейс нэг сайхан чухал зүйл ярьжсэн нь духан дээр нь үнсэн надын Мельфи мэдээж ичээски энэ үеэр замдаа явж агаад маш их мангасууд байдаг авраг ойгоор өнгөрдөг. Энэ ойд үе олон мангас байхаас гадна маш их үнэт чулуу, шидэт чулуу, газрын гүнд нь хүдэр хүртэл агуулгаддаг. Тэг шидийн хүчээр дүүрэн энэ ойд агаар нь хортой бөгөөд мангасаас өөр ямар ч амьд бит амьдрах боломжгүй юм гинэ. За тэгэл цаг агаар тогтун сайхан явж исэн чинь авраг Бергнион гэх мангас шувууны сүрэг манай эдийн хараас нэхэд л ирлээ дээ. Аюулын тохио. Яа гэхдээ бүр арай л хурдан маш олноороо манайхан л довтолж идэг бүгд л сандралдаж зайгаа бариад хурдаач нэмнэ. Тэгээд ийм хүнд үед Мельфи юу бодсон гэж шувуу өмчийн идүүл амттай ядаргаа тайлгшуул гарах баах бас махаар нь янз бүрийн хоол хийгээд шараад жигнээд чанаад амтлаад идүүлчихсэн арааны шүс асаранда би л идэж үзмээрэн харин мангас шувуунуудад бол өөрийгөө идүүлмээргүй байна гэж бодоод ээжэдэг заа нэр үнэхэр буян юм а яалтчгүй ховдог охин мөндөө тий.
Манайхан хурдан авсан ч мангас шувуу бол маш хурдан хүчээ нэмээд баг гүйцэд ирнэ. Ийм хурдтай ирж байгаа болохоор газардсан ч ямар ч нэмэргүй шууд барьж өдөлөх учраас зүхтгаас өөр сонголтгүй. Мэлфи байгаа болохоор эрсдэлтэй зүйл хийхгүйгээд Галбрейс тулалдахгүй зүхтсаар авч явж байгаа ачаанаасаа шидээд анхаарлыг нь сарниулъя гэсэн ч өөр луун дээр ачаануудаа ачцсан. Шидийн тойргийн дүрсээ зураад хүчийг нь сорж авъя гэхээр болор нь байхгүй бас хөдөлж байгаа болохоор хүчийг нь сорох ямар ч хугацаа боломж гарахгүй. Мэлфи энэ хэддээ жаахан ч гэсэн тус болчих гээл арга ухаан боцоор гол нь өөрөө довтлох дайрах мэтийн шидэж мэдгүй учраас тэмээл өөрийнхөө буруу надаас л боллоо гэж гимшсээр. Тэгсэн азар нэг ширхэг шидэт болроо өөрт нь явж гинэ. Гол нь дотроо заанасны шидийн хүчийг сорсон тэр чигтээ. Саяхан Галбрейс энэ их мангасын шидийг буруугаар ашиглавал улсыг ч сүрүүлэх хүчтэй гэж хэлснийг нь санаад үүгээр мангас шувууны сүргийг дарах боломжтойг ойлгож байгаа. Ингээд болрон дээр хуучны үеийн хүчтэй гих бүх шидийг бичиж тойрог зураад Галбрейсийн хүчээр хавсаргах гэсэн боловч гинэт Суит залуугийнхаа бүтэн нэрийг нь мартаад заа. Гэхдээ тэгэл арай гэж асууж санаад Галбрейсээс цусыг нь авал илүү үйлчлэх хэдэж таны цусыг яаж гаргах вэ? Ядаж та долоочих гэж авсан. Нөгөөх нь шууд гараа зүсэл. Зүгээрээ бэйби. Алгад зүйл сэлмээ барьж чадахгүй. Энэ зэргийн юм байх энэ төр. Нөгөөх нь ч энэ бүхэн дуусахаар таныхаа гарыг эмчилж өгнө гэл ормоочиг хоёр шүү. Бусад цэргүүдэд мангасын урд хэсгээс хоолдох тушаал буулгаад өөрийнхөө хүчээрээ нөгөө болрыг чинь нэг шувуунд идүүлсэн. Нөгөөх нь залхиад тэр даруй бутран алга болоод хаа сайгүй халууд үгсэн ч энэ бол зүгээр л эхлэл. Одоо жинхэнэ амир хэсэг нь болно гинэ. Хэсэг хугацааны дараа Мэлфигийн бичсэн тэр их устгалын шидний үгс биелэлээ олж мангас шувуунууд бүгд шарсан мах байтугай үнс нурамж үлдэхгүй шатхыг нүдэрээ харсан Мэлфи нэрэл түүний хийж байгаа судалгаа нь тоглоом биш бүхэл бүтэн улсыг сүрүүлэх хэмжээний гэдгийг анзаарна. Гэхдээ Галбрейс санаа зовлтгүй тэнд очиод судалгаагаа хий, өмнөх шигэ мангасаас авсан хүчээ зүгээр л гал асаах, гэрэл гаргах зүйлсэд ашиглахад айлтгүй гэж тайвшруулсаар. Тэгээд судалгаа нь амжилттай болоод лайвал газар дээр нь турших буюу хоёулахнаа мангасын анд явна гэдгийг сонссон Мэлфи зүгээр л хайлж урсан хоёулахнаа анд явна. Хоёулахнаа анд явна гэдэг үгэл чихэнд нь цуурайтаж орчлон ертөнцөөс баарг л тасарж байна. За гэтэл нөгөө дэлбэрэлт хаах хол байсан бүсэд харагдаад Кеос сандраал галуулан галчуутайгаа нисээд хүрээд ирдэг шүү. Галбрейс тандан гүнтэн минь таныг угаасаа харгас хэрцгий гэдгийг мэдж байгаа. Гэхдээ Суит бүсгүйнхээ хажууд яаж тийм аимшиггүйгээр мангасыг тарчлахын зовоож алж чадваа гэдгийг яг үнэндээ тэр тарчлахсан шидийг Мэлфи бичсэн шүү дээ тий. Тийм. Энэ эдийн унсан байгаа галчуугаар Мэлфид анх сүү тавих санал нь хүргэгдэн ирж байсан цаадахчаа анх удаа л амьдар нь харж байгаа заа. Бүр олноороо цуглараад ай. Манай дээд гүнгийн сүйд бүсгүүчийн яасан гүнжлэг юм бэ? Бомбаачаад хацран гүзээлзгэн шиг ягаараад энтэргээл тал талаас нь хэлсэнд Мэлфи үнэхэрийн чин сэтгэлээсээ сандарч хичиж эхэлж байна. Дандаа л ховдог амар охин гэж хэлүүлж байснаас биш хөөхөн гэж хэлүүлэхдээ дасаж өгөхгүй байгаа бололтой. Удалгүй удаах хугацаанд аялсан аялал маань дуусаж Галбрейсийн бүс нутгийн цайзад ирлээ. Цайзын хэсгүүд дээр битүү хамгаалалтын том ханнууд байрсан нь гадны бит мангасаас ард иргэдэд хамгаалж байгаа хэрэг. Өмнө нь хид удаа цайз руу нь орох гэж дайрж исэн л юм шиг байлээ мангасууд. Тиймээс орох хаалганы хүртэл нэлээд бэхэлгээтэй. Газар доогоороо дотогш ордог бөгөөд дээгүүрээ бас л битүү хамгаалалтын бүрхүүл үүсгэсэн нь энэ Галбрейс улс гүрнийхээ төлөө ямар их хичээж ард иргэдэд амар тайван аз жаргалтай амьдруулахыг хүсдэг нь харагдаж байгааз. Ороход л маш дулаахан мэдрэмж бүх иргэдэн мэдлэхээс эхлээд нэг тийм айдасгүй орчинд ирж байгаа юм шиг л гэхдээ цаашаа яг юу болох вэ? Мэлфиг аюултай судалгаа хийдэг учраас ард иргэдэн мэдээд өдөөн төрхөрч дайн болох үедээ. За бас арайч үгүй ах те. Манай эд зорьсон газраа удаан хугацааны дараа ирлээ. Цайзын дотор талд тариан талбай, малын ферм гэх мэт зүйлс харагдаж байгаа нь нэлээд аж ахуйч иргэдтэй гэдгийг нь харуулж байгаа юм шиг. Үнэхэрийн эмх цэгцтэй, аз жаргалтай, шинхэн хоттой Мэлфи ирээд л мэл гайхаж цэл хөхөрч байна. За бас хөхрөөд ахын жашин тий. Бас сонирхолтой зүйл гэвэл эдний хотын ард иргэд ямар нэгэн шашин шүтлэггүй ганц ч сүм байхгүй. Гэхдээ тийм байсан ч мангасын махыг бол эдхийг цээрэлдэг юм байна. Ер нь л дургуутдаг гэсэн үг. Луунасаа юу тааж буулаа. Тэгсэн луу маань их хол замд уулж замдаа олон дайсантай тулгарч зовлон үтсэн учраас Мэлфигээс шагнал нэхээдч байгаа юм шиг ширтээд л байна. Ингээд өөртөө итгэжсэн Ровай муударагийн маха луундаа өгч шагнахаар л болж байгаа. Галбрейс жаахан харамлангуй
өөрөө идэх гэж байсан юуг нь. Ордон руу орохоос өмнө гүүрний доогуур байх загаснуудыг хараад усны тусгалд өөрийгөө харсаж ёо. Нөгөө мангас шувуунуудын дайралтаар хурдтгал их ашигласнаас болоод ус нь байдгаараа арзаагаад сэгсэжжээ. Толны тусгалд өөрийгөө харж байна гэж бодоогүй Галбрис яасан май хайр загас идмээр байгаа мó шараад өгье гэж мэгээд яг уу энэ загас нь хоол хүнсний нөөц тижэл юм байна л да. Мэлфич нөө гүнтэн минь би маш удаан хоол зам туулсан болохоор босод хүмүүстэй танилцахаас өмнө өөрийгөө жоохон бэлдээвэл гэж арай л дэлбэрсэн байна гэдэг. Галбрис мэдрэмжгүүдээ ч ингээгүй мэн лээ. Гол нь энэ ордонд аль биесоор яг сүд бүсгүй, найз бүсгүй энтрээ авчирсан тохиолдол сүүлийн хэдэн жил тохиолдоогүй учраас мартаж орхисон байжээ. Ингээд бранш салааг дуудаж авчрууллаа. Бранш салаа гэдэг нь 3 эмэгтэй хааны цэргүүд. Энэ гурыгаа танилцуулъя. Бранш, Натари, Лилиан. Галбрис Мэлфигийн үг бол хууль гэсэн үг бүгдийг нь л биелүүл гэж байна. Өрөөнд орох гэсэн чинь гутал нь муухай гэд Мэлфи орохгүй байсан ч Бранш маань шууд л өргөөд л тэврээд л орчлоо. Гүй бүр бохир гутлыг нь тайлж өгнө гэж зүтгээд Мэлфи өөрөө тайлна гэл ичиж өгч байгаа юм чинь. Галбрис гүнтэн маань энэ гурыгаа Мэлфигийн бие хамгаалагчаар томилоо зогсохгүй бүх хүссэн зүйлийг нь хийх тушаал өгсөн. Энэ үед Бранш ахмад сэлмээ Мэлфигийн зүг гаргаж ирээл. Гүнж минь та бидэнд адис өгөөч дээ гэсэн чи Мэлфи ингэж их хүндэлж агаад баярлаа. Гэхдээ би та нарыг мэдгүй, та нар ч ихсэн миний талаар сайн мэдгүй учраас хаа хамаагүй мэдгүй хүндээ ингэж илдээ өгч болохгүй шүү. Намайг аль биесоор эндхийн гүнж эзэгтэй болсон гэж та нар бодсон үедээ хүлээн зөвшөөрсөн үедээ л илдээ өгч адис аваарай гэдэл хэлээд хаялаа. Гэхдээ ер нь бол зөв л дөө те. Хэлж дуусныхаа дараа Бранш хамдаа гэтээ энэ илт чинь ямар гоё иртэй юм бэ? Надад яг гоё юм иртэй сайн чанарын хутга хэрэгтэй байгаамаа. Та надад энийг хаана уралдаг хаяг байршлыг нь хилээд өгөөж гэхийг бодвол мангастай холбоотой зүйлдэл ашиглах гэж байгаах. За танилцах уулзалтандаа бэлдэх гэсэн чи өсийг нь самнах ямар ч боломж алгаа. Арай л амар ширэлтсэн байна. Гол нь дээд гүн хөвсийсэн зөөлөн үсэнд минь дуртай шүү гэснийг Бранш сонсоод гялсал ус цасанд оруулж ус гэзгийг нь угааж байгаа. Гэтэл бүхэл бүтэн ахмадаар ус мүсээ янзлуулж байгаад уучлаарэ гэсэн чи зүгээр штэ ань нь 2 хүүхэдтэй охиныхоо үсийг боодог болохоор easy л гэж юм. Тэгээ түрүүн нөгөө хутга яагаад асуугаад байсныг нь сонирхоход мангасын махыг нь хүлэх гээдээ. Одоогийн хэрэглэж байгаа хутганууд маань бүгдээр ямар ч эргүү болцсон гэд үнэнээ хэлнэ. Нөгөө хэд нь Мэлфиг үнэхээр мангас иддэг гэдгийг сонсоод эхэндээ бол итгэж өгөхгүй харин Мэлфи илдгээр хүлээ авч гурууланд нь мангас идэж эхэлсэн түүхээ ярьдیں۔ Энэ яриаг нь сонссон Лилиан ямар сонирхолтой юм бэ та чинь би бүр 17 настай ахгүй юу гэхдээ хүлэг баатраар хүлээн зөвшөөрөгдсөн болохоор том хүн болсон л гэсэн үг. Мангас идмээр байна гэдیں۔ Мэлфич тэгээ хоёлаа чөтгөр шулам шавж юу байдیں бүгдийг хамаад идээл гэцээ явж идэг. Лилианы хамгийн ихээр идэхийг хүсэж байгаа зүйл бол маш их хүч агуулсан скримүүдийн жимс юм байна. Юу тааж Бранш салааныхантай энэхүү жимсийг идэн гэсэн амлалт өгчлөө шүү. Нөгөө талд Галбрис маань тоос шороотой хувцас солихгүй тэр дайрсан шувуунуудаас дахиад ирэх магадлалтай галзуурсан байлаач анх удаа ингэж сүргээрээ дайрсан мангас харсан талаараа бодолт автваа. Миран хажуугаас нь гэхдээ эзэнтэн та тийм амар хэрцгий ичид хизээдээ сурцсан бэ? Ёстой сүргээр нь хийсэн шүү те гэхэд би бишээ. Танаа бэр болох гээд байгаа миний эхнэр болох хүний зорсон шид юм шүү дээ гэхэд Миранч гайхаж орхино. Энэ яриаг нь гаднаас Chaos сонсож байсан байж тараад шууд Галбрис руу уурлаад дайрч гин. Та өстө яаж чадчихна бүхэл бүтэн улсын гүнтэн байж сүд бүсгүйгээ ямар ч ёс төргөө оруулж ирж идэг би хүлээж авах гээд хаалганаас угтаж авах дээр нь хувцас хунар үс гизгийг нь янзлах нүүр амыг нь будах хүмүүс хүртэл олцсон байхад арай гэл. Хамгийн гол нь тэр бэлдсэн хүн гээд байгаа нь Мираны ихч Chaos ээжигээ хүртэл аваад ирсэн байдаг юм аа. Сэтгэл. Тэгээ дахиад л нөгөө шидийн талаар ярилцсан. Энэ хоёр маань тэр бөмбөлөгт хоримтлагдах хүч улсыг ч сүрүүлэх хэмжээний гэж мэдгүй байгаа. Мэлфигийн мэддэг эртний шидийг маш удаан хугацаанд судалж удаан бэлдсэний эцэст тэгж цээжлэх боломжтой. Ер нь л одоо үед мэддэг хүн тун ховор гэх юм уу? Тиймээс цаашид энд үргэлжлүүлэх Мэлфигийн судалгааны өрөөг сайтар хамгаалалтанд авч тусгаарлах үүргийг хоёр албадтай бөгнө. Учир нь энэхүү судалгааг ард иргэдэнд мэджүүл бас л эсрэг үүсэх том асуудлууд гарч Мэлфи аюултж орох тун өндөр магадлалтай. Өдөө сүүлдээ Chaos та нар намайг байхгүйд гоё мангасын мах булгнаж эдцгээс нү гэл тоглоод байгаа ирнэ жаахан уурлангуу энэ хэд бүр мангасын маханд орчлоо шүү те.
За энэ үед гаднаас чухал мэдээ ирсэн нь нөгөө эдэн мангас шуунуудаас үхээгүй үлдсэн галзуурсан наашаа нэхэж дайрж байгаа мэдээ аваад явхаар болчихно. Дүнгэж ирээд хүмүүстэй ч танилцуулж чадаагүй болохоор Галбрейс жаахан санаан зовоод гоё мангас авчрий өөр захих юм байна уу л гэж ин. Мелфи бранш салаатай хамт идэн гэж амласан скримүүдийн жимсээ цагтаг гүнээр гоё амттай авчраарай гэх байтал зүгээр мангас авчраарай гэж явуулж шít. Өвөрмөц. Явхасаа өмнө дөрмийн дагуу жаахан нэлуурн тэврэлдэн салж хагцаж чадахгүй нэ. Гэтэл өглөөс ирэхэд Галбрейс ирээгүй л байлаа. Бүр санаан зовцсон дахиад нөгөө шидийн бөмбөлгөөр шувуунуудыг алчдсан билүү гэд ботцсон байх жишээ нэ. Ямартай ч утсан газрынхаа эхний өглөө өөрийнхөө судалгааны өрөөтэй танилцлаа. Ер нь нилээн сэтгэл гаргаад гоё өрөө бэлдсэн байдаг. Үүнээс хойш дандаа л ганцаараа хоолоо идэж Галбрейс гүнгээ ирэхийг нүдэ ширхтэл хүлээсээр. Бүхэл бүтэн 3 хоног байдгүй. Йоо яшгүй энэ үед Галбрейс ирлээ гэх мэдэг дуулаад л байдаг хурдаараа гүйгээл очивол тэврэл авна штэ. Нөгөөх нь сансан шүү чамаагаас нэрээ чамда гой мангаснууд бас захисан скримүүдийнхэн жимсийг авчирсан л гэж байна. Даанч 3 өдөр бараг нойргүй байсан бололтой. Мелфиг налаад л байгаа газараа шууд унтаад өчтдөг. Галбрейсийг амарч байхаагаар бранш салааныхан Мелфи өрөөндөө мангасан жимсээ аваад иржээ. Харагдах байдал нь уулаан уур савсан ном дээр бичснээр бол үнэхээр өмхий бас гашуун жимс. Эхний ээлжинд мэдээж жимсний хүчийг нь болортой шингээж авна. Энэ байдлыг бранш салааныхаа анхудаа харж байгаа учраас их сонирхолтой л харагдаж байгаа. Маш жижигхэн жимс шиг харагдаж байгаа ч тодорхой хэмжээнд нилээдгүй хүчтэй хүчийг нь сорж авахд ч хугацаа орж ийн. Хүчийг нь сорж авсны дараа нөгөө гараад байсан муухай өнөр нь байхгүй болсон идчмээр тансгал өнөр үнэртэй дагаа болтой. Юутач идэж үзчихэж л мэдэх бах те. Манай Мелфи болон бранш салааныхан скримүүдийн жимсээ идэх гээд тэсийн адаг хүлээж байгаамаа. Хортой хүчийг нь сорж авсан ч гэсэн дотор талын ясанд нь дахиад хүч үлдсэн байж магадгүйгээд хаглах гэсэн ч нэлээд хатуу юм байна. Мелфи дийлэхгүй байгаач браншийнхан маань харин ч нэг төвөггүй хагалчлаа. Аргагүй л хааны цэргүүдтэй те. Дотор талын хэсэг болон ясанд нь хор үлдсэн үгийг тусгай багчаар шалгахад ямар ч хариу үйлдэл илэрсэнгүй. Харахад өнгө нь хувраад яг болцсон гүйцсэн жимс шиг л сайхан харагдчих шүү. Та нар нэрээ ямар жимсэнд дуртайгаа бичээрэй. Ани нь бол нэрс гүзээлзгэн усан үзм зати зөндөө агуу. Тэрэд хурдан л идэж үзхийг хүсэж байгаа нэлт. Тийм байсан ч хорыг ихлээд шалгахаар Мелфи идэх гэсэн ч нөгөө хэд нь гүнжигээ асуудалд оруулахгүй өхүүлэхгүйгээд би идэн гэсээр. Эндээс Лилиан хамгийн жаахан нь учраас маргалдаж байх хойгуур нь гял сэргэлэнтэд амрууга хийчихэлгүй яхавт. Амтлаад л ваа үнэхээр гоё нэлүү амттай байна. Тасархаа та нар хурдан идээд эхлэх гэж байна. Дараа нь Мелфи амсаж үзлээгүй бүр яа харахгүй 10-ны шүлс асгарам нэг тийм зөөлөн ам танаа байна. Юкинстэ өөрөө идсэн юм шиг л явж өгч гинөө те. Нөгөө хоёр нь ч идэж шок, нэг талыг нь бүр дуустал хохвортол нь идсэн байдаг шүү. Мэдээж үлдсэн нэг талыг нь хайрттай өгнө гинэ. Учир нь Галбрейс энэхүү жимстэй холбоотой хар бараан дурсамжтай, өмхий үнэртэй, идэж шууд л хорлохонд орно гэх мэтчлэн. Тэгсэн гинэт браншийн хэд маань уучлалт гуугаад унлаа. Мангас эдэр иддэг гэд буруу л ойлголттой байсан юм байна. Мелфи хөөхөн тоглол яг үнэндээ би үнэхээр муу хүн байсан бол яах вэ? Та нар луунуудын баасыг хашаагаар нэг тараагаад өрөөний бүх цонхыг нээгээд та нарыг дааруулна. Дээр нь Галбрейст дургу холоод гэрлүүгээ хариул яах вэ та нар гэж нас. Ард нь яг Галбрейс нь өвгөл паузтай ядарсан зогсож байгаа юм чи яах юм? Мелфи дээрээ ирээл хонгор минь би чааг гомдох эндээс явах хэмжээний яг юуг тэгтлээ буруу хийсэн бэ? Чи надад хэлээ штэ гэл тоглодоо хамталтаа өгнө. Энийг нь Мелфи ойлгохгүй гүй гүнтэн минь би зүгээр л танаараа тоглосон шүү дээ гэл хөөхөн гимшээсгий. За тэр ч яах вэ? Галбрейс Мелфид дахин нэг бэлэгтээ иржээ. Тэр нь юу гэхээр эдний бүс нутгийн хамгаалагч гих Домогт чонын цагаан бэлтрэг байдیں۔ Үнэн илдүүтэй залиг байлээ. Домогт энэ бүс нутгийн анхны удирдагч нь цагаан чонтой бүр хамтдаа дайсныхаа эсрэг тулалдаж явсан түүхтэй юм байна. Яг нь бэлтрэгт бол түр хугацаанд л байна бах. Дээд гүн цэргүүдтэйгээ нөгөө галзуурсан бэлгэниум гэж шуудтай тулалдаж байхад энэ жаахан амтай дэхээсээ төрцөн явж байсан болохоор аваад ирсэн л ээж. Энгийн мах энэ төр өгсөн ч идээг болохоор луунд өгж байгаа мангасын махнаас өгөхөр болж байгаа. Энийг хартаа дээд гүн Мелфигээ эрхлүүлээд Мелфийн бандсандаа чонын бэлтэрхээ эрхлүүлээд л хөөрхөн ч юм аа да. За тэгээд дээд гүнд жимсээ идлээ мэдээж амт бол ярилтгүй бэлтрэг маань мангасын махаа идлээ. Зэрлэг ойд өссөн болохоор яа харахгүй мангасын махыг бол дуустал нь л эзэн байшгүй. Сүүлдээ жиндээ сайхан тасаад ирэх шиг болсон. Сонноос
Лилиа маань Мелфигийн сонирхоод олзуурхаад байсан дархнаар өөрийнхөө элдийг хийлгэсэн бэ лээ. Гэтэл тэр лаг дархан нь Браншийн нөхөр байж тардیں۔ Яг нь нэлээ ааштай, ядар, хиг ёг зантай болохоор Мелфиг гинэд хутга хийгээд өгөө Женетрэ гэвэл эвгүй сэтгэл төрүүлж хүйдэ гэдэл ерөнхийдөө хэлээгүй байсан гэсэн. Тэгээд бас танилцахаар л болж байгаа. Удалгүй манай Мелфи энэ том ордныхоо хүмүүстэй албатуудтай албан хасаар танилцахаар болж байгаа. Нэх хөөрхөн даашин зөмсцөн сандрaalт жээлсүүдээс хүйд. Тэгээ яасан гэхээр цэргүүдтэй эхлээд танилцах гэсэн чинь гал тогоонд юм Мелфидэд танилцах хоолунд эргүүлээд завгүй шүү. Тэнд чинь хоолны дайны талбар л гэсэн үг. Манай эд ч нуугдаж байгаа л одоо жинхэнэ өнгөрсөн хамаагүй гэж танилцуулахаар дайрал орсон. Галбрейс гарч ирэл. За hi guys. Хоол унд идэх гэж байхад нь өстө sorry. Өөрийнхөө хайртай хүнийг гялсхан шиг танилцуулъя гэсэн ч Мелфи маань бүлх залхицсан юм шиг чимээгүй. Яг нэг тийм гим хийцэн юм шиг зогсоод гүлрөөл хөлөлтийн байдалтай. Улаа чичээд хил ам нь эвлэхгүй урдаас нь зөндөө олон ирчүүд хараад зогсоод байхаар бас аргачгүй л ах та. Галбрейс тэгсэн шууд л дээшээ өргөчлөө. Сандрал дээр улан бантаад нэг хэсэг л ялаа нисж байгаа чимээ сонсогдох нь холгүй байлаа тэнд. Одоо тэгээд ярихаас яав? За сайн байна уу? Нөгөө би Мелфи байгаамаа. Та нар дэмжиж туслаарай. Тэгээд ер нь бол цаашдаа дээд гүнтэй хамтдаа эндээ ясаа тавих бодолтой байна гэж надад нөгөөд нууцхаа идцгээ урагшаа төлөө гэж сүулдэ Мелфи хамт сууж хооллохоор болж байна. Угаасаа л идэх зүйлсэд нугасгүй юм чинь бүх хоолыг хараалсан нэр нүддээ баясгаал амтлаад л жаргаж байна уу? Йоо гинт өсчлөө. Цэргүүд нь гүнжээлээ та манай эзнийг яаж тоосон юм? Манай эзэн таныг яаж агаад найрч ба? Яаж агаад цүд бүсгүйгээ болгоч ваа гэж асуултаар булцгаад дөрмийн дагуу анх танилцсан түүхээ ярина. Галбрейс маань намайг гал зүрсэн араад нь төөгдөж байхад гайхалтай сэлмийн ур чадвараараа аварсан юм. Түүнээс хойш бундан гээл зүгээр. Юм ярьж идэл ард нь аврах том битэй ах ирээ зогсчлоо. Тэгэхээр энэ ах бол Браншийн нөхөр буюу гайхалтай ил дурладаг хүн байсан юм байна. Бага занал угаасаа яг иймэрхүү нэлээд шулуухан нөхөр байсан. Бүр Мелфитэй заавал уламжлагдан ирсэн ёс заншлийнхаа дагуу могоотой арх ууж танилцсан гэж баларсан. Мелфиг уух юм бол баг гой хутга хийж өгнө гэд хэлцэж Мелфи учир утгагүй уугаад эхэллээ. Гой хамттай дахиад гэж нөгөө хэдэн шок. Ууж идээд хэсэг хугацааны дараа агч хөөрөөд баярлаа цогтоод энэ өдөр юутайч дуслаа. Ингээд бүх зүйл амар тайван сайхан чонын бэлтгэрийн ихийг хайхаар ирэлдээ бөөндөө гарч хотын иргэд Мелфиг хүлээн зөвшөөрч Галбрейсийнхаа ачаар судалгаагаа илүү практик цэвэрлсэн аргаар үргэлжлүүлж цаашлаад хамт мангасыг устгахаар анд явдаг болсноор Мелфи ээжийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэх том аянда гарч байгаамаа. Йоо, за ингээд ховдог хатагтай баатар лүгүн аниме дууслаа. Угаасаа дахиад анги байхгүй би ч баярлж гин. Та нарч баярлж байгаа ах. Нэг тийм яг гоё час хийсэн хэсэг ерөөсө тун ховор битүү идэж уусаар агаад 12 анги дууслаа. Тэгээ бараг 5 6 дугаар анги зандаа явсараа дууссан. Гэтэ гоё төвчээртэй хүлээгээд үзэн танартаа баярлаа. Одоо дараагийн аниме жоохон судалж ярин заяа. Тэгэхээр одоо дараагийн шинэ анимегээ ортлоо бүгдээрээ жоохон хүлээцгээе. Зүрх.